Энэ дуу таныг эдгэж чадах уу? Би танд нэг нууц хэлмээр байна. Эртний төвдүүд мэддэг байсан, харин орчин үеийн шинжлэх ухаан дөнгөж дахин нээж эхэлж байгаа нэгэн нууц. Цаг хугацаатай тэмцэх гоо сайхны тос үйл явцтай огт холбоогүй. Энэ нууц нь зөвхөн зохицол, айдас мэдрэхийг дахин сануулгах тухай юм. Парисын лабораторид дахин нээгдсэн нэгэн мартагдсан долгион хэмээх бидний хөгшрөлт, эдгэрэлт, жинхэнэ гоо үзэсгэлэнгийн тухай ойлголтыг 10-оор нь өөрчилсөн байна. 20 жилийн турш би нэг энгийн асуултад автаж ирсэн. Яагаад зарим хүмүүс дотроосоо гэрэлтдэг, харин бусд нь давуу талтай хэрн амьдралаас бүтэг харагддаг вэ? Би эрүүл мэнд, дотоод амар амгалан хайж буй олон мянган хүнтэй ажиллах завшаан тохиосон. Тэгэхэд би нэг зүйлийг анзаарсан. Хамгийн гайхамшигтайгаар өөрчлөгдөж, дотроосоо гэрэлтэж эхэлдэг хүмүүс бол хамгийн их хичээдгэн биш, харин биеэ эсэргүүцгээ болж түнтэйгээ сонсож уйлддаг хүмүүсийг хэлдэг юм байна. Та хизээ нэгэн цагт тодорхой хөгжим сонсоод арьсчин цахилгаан гүйдэлд цохиулсан мэт арцааж байсныг санаж байна уу? Төгс ая их шиглэхэд гарыг даган босох тэр дагчин жиргэлцэх мэдрэмж, эсвэл сэтгэлийг танд хүндсэн аялгуунаас нүрээр чинь халуун туяа цацарч байсныг санаж байна. Энэ бүхэн зүгээр нэг сэтгэл хөдлөл биш. Энэ бол бие тань дуу авианд гүнзгий төвшөнд хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг юм. Таны арьс, биеийн бүх эс өөр өөрийн тодорхой давтамжтай чичирдэг. Залуу байх үед эдгээр долгионууд төгс зохицолд нэгэн зэрэг чичирч байсан. Тэр л гэрэлтэн туяаралт бид залуу насны гэрэл гэж нэрлэдэг. Энэ зүйл бол үнэндээ эсүүдийн чинь уянгалаг зохицол байсан юм. Энэ зүгээр нэг зүйрлэл биш. Дэлхийн тэргүүлэгч их сургуулиудын эрдэмтэд эрүүл эсүүд үнэхээр уялдан дуугарч зохицолд оршиж байдгийг баталсан. Харин нас ахих тусам энэ дотоод хөгжим аажмаар бүдгэрдэг. 30 гаруй наснд анхны хөг өнгө алдагдаж эхэлдэг. Нарийн үрчлээ гарч гэрэлтэн туяаралд бүдгэрнэ. 40 наснд энэ үйл зохицол илүү тод мэдрэгдэнэ. 50 наснд гэхэд нэгэн цагт төгс уялдсан арьсны чуулган оркестр огт өөр ая тоглодог болно. Үр дүн нь бидний нүүрэн дээр, биед, сэтгэлд маань ил гардаг. Гоо сайхны салбар, хязгааргүй шийдэл санал болгодог. Тос, эм, тариа, мис засал бүгд гадаад талаас нь хүчээр өөрчлөхийг оролддог. Гэвч тэд нэг зүйлийг анзаардаггүй. Зохицлыг хүчээр сэргээж болдоггүй. Харин эсүүддээ анхны дууг нь сануулгах ёстой юм. Миний нэр Уран Чимэг. 10 жилийн өмнө би йог бясалгал зааж эхэлсэн. Йог бясалгал надад айдас сэтгэлийн төвшүүрээ даван туулахад тусалсан болохоор би үүнийг бусадтай хуваалцахыг хүссэн. Миний сургалт өргөчгийн хэрээр би хичээлдээ дуу авианы эмчилгээ нэмдэг болсон. Гоо сайхны эмчилгээ бүтээх санаа анхнаасаа огт байгаагүй. Нэгэн эмэгтэй миний хичээлд орж иртэл тэр эмэгтэй 57 настай, хүнд хэлбэрийн төгшүүрийн өвчнөөс ангижрах арга зам хайж байсан юм. Тэр эмэгтэй 7 хоногт 2 удаа миний хичээлд оролцож, амьсгалдаа төвлөрч, ангаах уянгат чимээгээр өвдөлтөө угааж тайвширхийг зөвшөөрдөг байв. Гэвч ердөө 3-7 хоногийн дараа гайхамшигтай зүйл тохиолдсон. Тэр эмэгтэйн төгшүүр багассан төдийгүй өөр зүйл өөрчлөгдсөн байв. Багшаа гэд хацраа зөөлөн хурч эхэллээ. Хүмүүс надаас арьсандаа юу хийсэн бэ гэж асууж, түүний охин хүртэл ямар нэгэн гоо сайхны ажилбар хийлгэсэн гэж бодож байлаа. Тэгэхэд би өөрөө сайн харж үзтэл өөрчлөлт нь тодхон байсан. Ирүүний доорх сул арьс чангарч, уруул орчмын хүн үрчлээ
эмэгтэйдэрч биш. Удалгүй бусад шав суралцагчид мөн адил өөрчлөлтүүдийг мэдэрч эхэлсэн юм. 60 настай эгчийн манд ач зээнаар та илүү амарсан, цаваа харагдаж байна гэж хэлсэн. 65 настай түүний нөхрийн хамт ажиллагсад та амралтаас ирсэн юм уу? Яагаад юм сэргийг харагдаж байна? Хэмээн гайхажсэн. Ингээд нэг зүй тогтол тодорхой болов. Өвдөлтөө ангаах зорилгоор ирсэн хүмүүсийн арьс шууд нүдэн дээр сэргсэн байв. Шинжлэх ухаантай холбогдсон нээлтүүдийг та бүхэндээ сонирхуулъя. Энэ санамсаргүй нээлт Парисын их сургуулийн судалгааны гайхамшигтай үр дүнтэй холбогдсон юм. Тэндэхийн эрдэмтэд хүний эсвэл тодорхой дууны давтамжид өртгөд бие махбодын түвшин хэрхэн өөрчлөгдөж байгааг баталсан юм. Тэд тусгай микроскоп ашиглан янз бүрийн хөгжмийн нотод хариу үзүүлж буй эсүүдийг зураг авч эдгээр эсүүд дууны давтамж бүрт өөр хэлбэр өнгө бүтэц авч байгааг ажигласан байна. Өөрөөр хэлбэл эсүүд өөрсдийгөө илүү эрүүл, зохион байгуулалттай хэлбэрт дахин зохион байгуулж байж. Хамгийн сонирхолтой нь зарим тодорхой давтамжууд эсүүдийг илүү гэрэлтсэн, илүү бүтэцтэй, илүү амьд мэт болгож байв. Яг л тэр дуу аваа тэдэнд өөрийнх нь төгс төлөвийг сануулж байгаа мэт. Энэ судалгаа миний практикт харсан зүйлтэй яг тохирч байсан. Мөн нэгэн физикч атомын хүчний микроскоп ашиглан эдгээр дүгнэлтийг баталжээ. Энэхүү төхөөрөмж нь хүний үсний 1000-ээс жижигхэн хөдөлгөөнийг илрүүлэх чадвартай. Тэр амьд эсүүдээс ялгарах дууг бичиж авч ингэж тайлбарласан юм. Эрүүл эсүүд гэмтсэн эсүүдээс өөр хэмнэлээр чичирхийлдэг. Тэдний чичиргээ бол гарын үсэг шиг өвөрмөц аюулгүй юм. Энэ бол захын судалгаа биш. Энэ судалгаа нь томоохон сэтгүүлд нийтлэгдэж нано технологийн чиглэлээр шагнал хүртсэн. Харвардын доктор Герберт Бенсон бот нотолсон тодорхой дуу аваа нь бидний биеийн амрах хариу ургуулыг идэвхжүүлж энэ үед эдгэрэл хурдасч стрессийн дааврууд огцон буурдаг. Энэ бол хувьсэл хэрвээ дуу эсүүдэд өөрийн байгалийн зохицол эм найрамдлыг сануулж чаддаг юм бол энэ нь дотоодоосоо эхлэн стрессийн улмаас үүссэн хөшрөлтийг буцааж чадна гэсэн үг юм. Харин би үүнийг эсийн зохицол гэж нэрлэнэ. Хүний бие стрессийн байдалд орсон үед эсүүд нь нэгэн зэрэг өөр ая гүйцэтгэж байгаа оркестрийн хөгжимчид шиг зохион байгуулалтгүй болдог. Харин тодорхой дууны давтамжид өртгөд гайхамшигтай зүйл тохиолддог. Эсүүд өөрийн жинхэнэ хэмнэлээ сандаг. Тэд дахин нэгэн зэрэг, нэгэн сайхан аюулгүй тоглож эхэлдэг. Дуу авааны дотоод нөлөө ба чичиргээний үүсэл гэж юу вэ? Ихэнх хөгшрөлтийн эсрэг арга замууд арьсыг гаднаас дотогшоо нөлөөлөхийг зорьдог. Арьсанд химийн бодис түрхэж төр зүрийн өөрчлөлт бий болгодог. Харин эдгээр татамжууд, дуу аваанууд эсрэгээр дотоодоос гадагш үйлчилж эс бүрийн байгалийн зохицлыг сэргээдэг. Хэрвээ эсийн зохицол сэргсэн бол бүх зүйл өөрчлөгдөн. Стрессийн дааврууд буурч биеийн байгалийн эсрэг хөгшрөлтийн нэгдлүүд өөрөө нэмэгдэнэ. Цусны эргэлт сайжирч биеийн байгалийн сэргээн төлжүүлэх механизм залуухан наснд төгс ажилдаг тэр систем дахин идэвхжинэ. Та зүгээр л өөр харагдахгүй, өөр хүн шиг мэдрэмжтэй болдог. Эсийн түвшин шинжлэгдсэн хиймлэр биш, жам ёсоор сэргсэн нэг бол. Нэлээд хэдэн жилийн судалгааны дараа би дууны инженерүүдтэй хамтран эдгээр тодорхой давтамжуудыг нэг цагийн тусгай аудио туршлагад шингээсэн бөгөөд үүнийгээ чичиргээ гэж нэрлэсэн. За, чичиргээ гэж юу вэ? Та сонсож эхлэхэд хамгийн түрүүнд мэдрэгдэх зүйл бол мэдрэлийн системийн тайвшрал.
Яг л урт аяллаа дараа хамгийн тухтай сандалд сууж байгаа мэт. Амьсгал тань гүнзгийгч мөрнөөс чинь ачаа бууж байгаа мэт суларна. Дараа нь хамгийн гүн төвшөнд таны эсүүд өөрийн байгалийн хэмнэлээ дахин санаж эхэлдэг. Эдгээр давтамжууд бол зөөлөн удирдаач мэт таны бүх оршвыг эргэн цогцолд оруулдаг. Хүмүүс ихэвчлэн бие даяар халуутсан мэдрэмж, арсанд хөнгөн гжигдэх мэдрэмжийг тайлбарлаж хэлдэг. Энэ нь цусны эргэл сайжирч байгааг илтгэв. Сонсож дуусгаад хүмүүсийн нүдэнд нэгэн шин гэрэл бий болдог. Өмнө нь байгаагүй гэгээ уужин байдал. Энэ бол өөр хүн болох тухай биш, харин стресс, ядаргааны давхаргын цаана оршдог өөрийн жинхэнэ төрхөд эргэн очих аялал юм. Жижиргээний дараах өөрчлөлтүүд. Жинхэнэ эд шидний хичээлийн дараа биш, дараагийн өдрүүдэд ил гарч эхэлдэг. Эхний 7 хоногт ихэнх хүмүүс унтах чанар нь мэдэгдэхэд сайжирч, урд нь марцсан мэт тэр тайван мэдрэмж эргэн ирдэг. Өглөө толинд харахад цэвэрхэн амарсан төрх анзаарагдана. 2-3 дахь 7 хоногт нүд уруулын орчмын нарийн үрчлээсүүд зөөлрөн багасж эхэлдэг. Энэ хэсгүүд нь стресс ба ядаргаанд хамгийн мэдрэгдэхий байдаг. За, энерги өндөр, илүү тогтвортой амар амгалан болж хувирна. 4-6 дахь 7 хоногт бусад хүмүүс өөрчлөлтийг анзаардаг. Та сайхан харагдчихээн, юу хэрэгэлсэн бэ гэж асуудаг. Арьс чиглэг, гэрэлцэн болж нүд илүү цэлмэг, оршихуйтай харагддаг. 8 дахь 7 хоногоос цааш өөрчлөлт нь гаднах төрхөөс давж сэтгэл санаа ба эрч хүчний төвшөнд мэдрэгдэнэ. Хүмүүс илүү тод сэтгэн бодох чадвартай болж тэсвэртэй өөрийнхөө биед гэртээ байгаа мэт тайван итгэлтэй мэдрэмж төрдөг. Энэ бол мэдэрч үзэх ёстой гайхамшигт юм.